Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Бид нар 2021 оноос эхлээд Дундгавын ногоорол тэгээд боловсруулж. За тэгээд тэрний хүрээнд анх энэ уран зохиолын үйлчлэлтийг одоо яаж одоо даван туулах уу гэдэг энэ одоо асуудлаар санаа ажил гаргаж ингэж энэ хөтөлбөрийг баталж ирсэн. 2022 онд 80 жилийн өгтөж бид 8 түмэн одоо Дундгав аймгийн хэмжээнд тарина гэдэг ийм одоо санаа ажил гаргаад бас тодорхой бүтээн түрээд ингээд явсан ийм хөтөлбөр. За яг энэ хөтөлбөрийн гол зорилго бол бид бүхэн аймаг орон нутагта одоо энэ газар тариалан эрхэлдэг. За тэр дундаа энэ хүнсний ногоо, жимсгэнд тариалдаг энэ хүмүүсийг аль болохоор олон болгох юм одоо зорилготой ийм хөтөлбөр. За жил болгон одоо энэ хөтөлбөрийн хүрээнд бол тодорхой одоо сургалтуудад хамрагдаж байна. Манай одоо ногоочд энэ газар тариалан эрхлэгчд маань. Тэгээ өнөө жил бол 3 дахь удаа одоо энэ сургалт бол ингээд зохион байгуулагдаад явж байгаа. Манай Дундгав аймагт энэ чиглэлийн одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хувь хүн аж ахуйн нэгж юм бол 20 гаруй хүн л байсан. Тэгээ одоо бол бид нар яг одоо өнөөдрийн сургалтад 120 гаруй хүн хамрагдаж байна гэж байна. Тэгээ ер нь бол одоо аймгийн хэмжээгээр 200 гаруй хүн бол одоо тогтмол одоо жимсгэнд тариалдаг, за хүнсний ногоо тариалдаг, газар тариалан эрхэлдэг юм болчих. Тэгээ бид нар энийг бол 400 төгрөх зорилттой байдаг юм. Тэгээд ингэж чадах юм бол бид нар аймгийнхаа одоо жимсгэн за цаашлаад хүнсний ногооны хэрэгцээнд нэлээд томоохон одоо нийлүүлэлт хийнэ л гэсэн ийм одоо бодлоготой зорилготой ингээд ажиллаж байгаа. Тэгээд бас энэ хөтөлбөр батлагдсанаар манай ногоочдын маань бас урам зориг эдрийг өөрсдөө одоо сурч хөгжих бас одоо мэдээлэл авах ийм боломжууд бас харьцан нэмэгдсэн. Сайн хөтөлбөр болж байгаа гэж үзэж байна. Тэгээ өнөөдрийн сургалтыг бол бид нар бүх сумдуудаасаа заан байгаль орчны байцаагч нар за дээрээс нь зарим нэг багийн дарганаар газар тариалан эрхэлж байгаа энэ одоо ногоо жимсгэнд тариалж байгаа энэ хүмүүсээ төлхөө оролцуулах юм зорилго тавьсан. Тэгээд бүх сумдуудаас төлөөлөлүүд ирсэн байна. Одоогийн сургалтын багшаар бол энэ Ким гээд одоо Солонгос иргэн Монгол одоо 24-5 жил энэ газар тариалан чиглэлээр за энэ жимсгэнийг тариалах чиглэлээр бол нэлээд мэргэжсэн ийм хүнээр бид нар сургалт авч байгаа. Тэгээд өнгөрсөн 2023 оноос эхлээд бид нар ер нь бол яг мод тари хэдүүлээ ингээд ногоон байгууламжийг нэмэгдүүлээ. Ингэхдээ хэдүүлээ жимсний мод тарья гэдэг ийм урилга ийм санаачлаг гаргаад ингээд явсан. Тэгээд энэ жилийн тухайд бол дандаа жимсний мод тарих ийм чиглэлээр сургалтуудаа өгч байгаа. Тэгээд зэрэг энэ одоо жимсний гарцыг энэ тариалтыг улам нэмэгдүүлэх чиглэлээр хүмүүсээ бас сайн дадлагжуул мэрэгшүүлж авах чиглэлээр энэ Солонгос иргэнээр сургалт авч байгаа нь манай оролцож байгаа энэ хүмүүст маань ч гэсэн их тийм тайтайхан байх шиг. Өнөөдрийн сургалт бол бас нэлээд сайхан үр дүнгээ өгсөн ийм сайн сургалт болж байна гэж ингэж дүгнэж байгаа. Би их баярлж байна. Яагаад гэвэл энэ Дундгавын аймаг засаг дарга юу гэж шийдсэн бэ гэвэл аймаг хүмүүс идэх хүнсний ногоо жимс энд хангахын тал руугаа одоо 2-3 жил болж байна гэж сонссон. Анхандаа 17% хангадаг байсан гинэ. Харин одоо 21% болсон байна. Явандаа 40-50% болж магадгүй найдаж байна гинэ. Тэгээд би энд ирээд тэр ажил сайн дэмжиж өгөх үү гэж би бодоод ирсэн байна. Тэгээд миний бодол дээр удахгүй 3-4 жилийн дотор 50%, 60%, 70% хангаж болно гэж би бодож байгаа. Миний хийх юм нь энэ хүмүүс би технологийн тал руугаа сайн дэмжиж өгмөр байна. Контролтой хүн фейс чат руу надаас зөвлөгөө авч болно. Нээлттэй байна. Дундгавын ногооролын дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдж байгаа энэ хүлэмжний тариалан хөгжүүлэх газар тариалангаа одоо нэмэгдүүлэх эрчимжлэхийн чиглэлээр хийж байгаа сургалтад цаг үе орцсон одоо бодиттой ийм үр дүнтэй ажил болж байна. Сургалтанд маш олон хүн хамрагдаж байна. Ирж хичээл зааж байгаа багш маань одоо Солонгос ийм арга туршлагатай багш, Монголд 20 жил ажилласан ийм туршлагатай хүн өөрийн туршлагаасаа ярьж танилцуулж ингэж хичээл болоо зааж байгаа нь бол маш их үр дүнтэй байна. Ялангуяа одоо манай хөрс цаг үеийн нөхцөлд хүнсний ногоо тариалах хүлэмжний аж ахуй эхлэхэд ямар технологиор одоо тариалах уу, хөрсөө яаж сайжруулах уу, ургамлаа яаж хоолдож идэх нөх үү, ер нь агаараасаа яаж тохируулах уу гэдэг дээр ерөөс маш нарийн ийм аргачлал одоо туршлагаа болоо ярьж ингэж технологийн дагуу хичээл зааж байна. Энэ бол маш үр дүнтэй юм. Ер нь бол сургалтын өдөө ирсэн багш өөрөө маш Монгол олон жил ногоо тарьсан маш их туршлагатай өндөр мэргэжлийн хүн гэж харж байгаа. Тэгэхээр бол энэ сургалт нэлээд үр дүнтэй сургалт байна гэж харж байна. Өмнө ч энэ багшийг бас олж уулзсан энэ дээрээ гэж бодож байсан. Тэгээд чадахгүй сайрн аймаг зохион байгуулад зардал мөнгөнд гаргаад аваад ирсэн энэ олон орон нутгийн ногоочдод маш их хэрэгтэй ажил болж байна гэж харж байна. Дундгав аймгийн засаг даргын тамгын газар.